хэрвээ та бүхэнд YouTube сувг байхгүй бол шинээр үүсгээд ажиллаж болно гэд хэлсэн. Одоо YouTube хэрвээ сувг байхгүй бол Google Drive руу файлаа оруулаад Google Drive-аас хэрхэн share буюу линкийг илгээж болох вэ гэдгийг та бүхэнд танилцуулъя. Хулганы баруун давч дараад эсвэл Drive дотор байгаа шинэ буюу new гэсэн сонголт байгаа. Энэ дотроос файл upload гэдэг сонголтыг хийгээд видеогоо сонголоо. Видеогоо сонгоод open давч дарна. Видео маань уншиж чинь бүрэн хуулагдаад дуусах юм бол ногоон өнгөтэй болно. Видео маань уншаад дуусах юм бол энэ хаана барилж байгаа нь хавцсан дээр нь дараад харж олно. Мөн ийм ногоон өнгөтэй ийм тэмдэглэтэй болсон бол видео маань уул дуслаа гэсэн хавцсныхын зурган дээр дахаар хаана барилж байгаа нь видеон дээр шилжиж очино. Ийм хэмжээтэй видео байна гэд видеоныхоо тохиргоог эхлээд хийх хэрэгтэй. Видеоныхаа нэрэн дээр баруун давч дараад share гэдэг юм дээр дарна. Өөрөөр хэлбэл бусдтай хуваалцах гэсэн юм сонголт байгаа. Restricted гэх юм бол танихыг би үзэж чадахгүй. Тийм учраас та anyone with link буюу энэ холбоотыг сонгоно. Энэ төрлийг сонгосноор видеог үзэх боломжтой болгож олно. Харах хэрэгтэйгээр эсвэл комент хийх хэрэгтэйгээр edit буюу засварлах боломжтой байдлаар гэдэг share илгээж олно. Харах хэрэгтэй байж болно. Энэ хуулах буюу copy link командыг дараад даан давч дараад ингээд дуусгана. Линкээ хуулсныхаа дараа багш платформ руу ороод видео 2 илгээж болно. Линк дээр нь саяныхаа хуулсан линкээ хулганыхаа баруун давчийг дараад fast эсвэл компьютерийн гараас Ctrl V давчны хослол дараад линк оруулаад ирнэ. Даалгавар илгээх маань орно. 2 даалгавар та ингээд оруулчлаа. Энэ 2 аль нэг төрлөөр нь та оруулахад болно. Энэ өөрийнхөө илгээсэн видеон дээр дараад холбоо саяхан дээр дараа видеогоо үзье. За ингээ видео маань гараад ирж байна. Та бүхэнд ажилт өгсөн яа.